сайн байцгаана уу? Та гаас хэрхэн слайм сквиши захиалах вэ гэсэн ийм бичлэг хийх гэж байна. За тэгээд манай YouTube channel дээр маань энэ squishy give away гэдэг азтан шалгаруулахын нөхцөлтэй видео оруулсан байгаа. Нарны хорооллын 5 дугаар байрны Kids Shop гэдэг дэлгүүр дотор манай slime squishy-нууд 7 сараас эхлээд зарагдаж эхэлнэ. Мөн дөөдөд хойс гэдэг дэлгүүр байдаг. Max Mall-ын 5 давхар баруун дөрвөн замд байрлах дэлгүүр байгаа. Энэ дэлгүүрт манай слаймнууд зарагдаж байгаа. Өөрсдөө squishy зардаг учраас манайхаас squishy авч зарах байх. Үнэн сэдвтэй орой. Би нөгөө бичлэгээ товчхон байлгах хүснээс шууд ингээд нөгөө хальтуудыг хийсэн байгаа. Squishy-гээ хайж орно. За squishy-гээ хайнгууд бичингүүд ингээд маш олон мэдээлэлүүд гарч ирдэг. Энэ дээр дарангууд нөгөө орчуулах програм ба орчуулгад англи руу нь болгочдөг. Энэ sales volume from high to low гэх тэнгүүд зарагдсан байдал нь ихээсээ бага руу гэсэн ийм орчуулгатай үг байхгүй. Энэ хоёр дахь төвчлөрийн дарна гэсэн үг. Одоо орчуулгагүйгээр энэ хүү ханзыг хайж болно гэсэн үг байхгүй юу? Утсан дээрээ хайж байгаа бол ч гэсэн энэ гарч ирдэг л юм. Миний утсан дээр топ боо байдаг. Энд дээр харагдаж байгаачлан энэ squishy-ний дарааллууд байгаа. 233 хүн сүүлийн 30 өдрийн турш худалдаа авалт хийсэн байдал нь энэ squishy-г за 140 хүн худалдаж авсан байгаа. За жишээ болгох үднээс би энэ Wish-ийг болон яг өөрийнхөө худалдаж авсан squishy-ний энэ нөгөө нэг хуудсыг нээсэн байгаа. За миний худалдаж авсан squishy оронгууд энэ гараад ирнэ. Энэ дээр нэг дарангуй шинэ tab нэгдэн. Одоо энэ нэгдэд байгаа юмыг tab гэж нэрлэдэг байхгүй юу? За энэ шинэ tab нэгдэх байгаа. За тэгэнгүүтээ юу вэ? Tab нээчингүүтээ энэ комент хэсгийг харна. Комент гэдэг нь энэ хэсэг байхгүй юу? Одоо Facebook-ийн комент шиг. Тэгээд энэ комент хэсэг дээр нөгөө зураг оруулсан байдаг. Одоо энэ 457 хүн комент бичиж 24975 хүн энэ хөл линкнээс худалдаа авалт хийсэн байна гэсэн ийм утгатай байхгүй юу. За тэгээд бас зөндөө мэдээллүүд байдаг. За бас дараа нь энэхүү нөө Wish-ийн линкийг оруулсан байгаа. Энэ маань болохоор энэ 100 оны squishy маань болохоор хятад улс дотроо тээвэр нь өнгөө. Энэ маань болохоор тээврийн зардал үнэтэй team squishy байсан баггүй юу. Тэгээ энэ хоёрыг харьцуулсан байдрыг би та нарт үзүүлэх гэж байгаа. За энэ link гэдэг маань болохоор энэ дээдлийн хэсэгт байдаг энэ олон үсэгтэй энэ хүү хэсгийг link гэж нэрлэнэ. Тэгээд link тэгээд бас энэ линк бас хэрэг болно. Тэрнээс гадна бид нарт юу хэрэг болох вэ гэдэг нь squishy сонгох гэдэг. За хэдүүлээ сая сонголтоо хийсэн байгаа. Тэгээ банкны карт эсвэл банкнд бэлнээр мөнгөө тушаах тийм боломжтой байх шаардлагатай. За мөн нэмэх 18 насны томчууд мэдээж та нар хүүхдүүд юм чинь энэ линк болон энэ сайт tab гэдээ яриад байгаа миний тэр яриад байгаа юмыг сайн ойлгохгүй байж магадгүй. Тийм болохоор томчууд хэрэгтэй та нарт. Тэгээд high box гэдэг энэ high box-ийг юмэн гээд энэхүү сайтнд юм өөрийн гэсэн хаяг нээсэн байх. Би угаасаа хаягтай байсан. За ийм high box гэсэн хаяг нээсэн байх хэрэгтэй. За одоо линкээ хуулж аваад би нөө цаг хугацаа хэмнэх үднээс энэ линкийг хуулж аваад дээшээ энэ хаах хэсэгт нөө оруулсан байгаа. За тэгээ оруулаад хайх хэсгийг дарангуут энэ гарч ирдэг. Энэ маш удаан уншдаг учраас энийг нөгөө оруулсан байгаа шууд. За тэгээд цагсан нэмэх гэдэг товчлуурыг дарна. Шууд захиалах гэдэг товчлуурыг дарна. За дахиад энэ линкийг хуулж аваад дахиад энэ дээрээ тест хийж. За тэнгуут хайх. Тэгээ гараад ирэнгүүт цагсан нэмэх. Тий. Энд дээр тайлбарлах гэдэг гол юм юу вэ гэхээр энэ 6320 төгрөг гэж байгаа. Зуган энэ чинь 9 оны тест бүшээ авахгүй тэнгүүд 9 гэдэг чинь одоогийн байдлаар 389 төгрөг. Тэгэхээр 9 гэдэг чинь ингээд 2800 төгрөг зүгээр эдгээр 2800 төгрөг өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ яг нь захиалга махиалга хийж өгсөн хамт болж байгаа. Тэгээд тэнгуудын хятад улс доторх тээвэр гэдэг энэ 4740 төгрөг гэдэг энэ
хятад улс доторх тээвэртэй ороод миний ойлгосноор ингээд судалж үзснээр бол Улаанбаатараас Дархан руу хүрдэгтэй адилхан тэр тээврийн зардал юм шиг байна. Тэгээд тэгэнгүүтээ хил дээр хятадын хил буюу нөгөө ирээн дээр авчирч онгуудаа Монгол руу авчирч уран намжлага дамждаг юм шиг. Ингээд энийг би сагсандаа нэмсэн байгаа. За одоо ингээд энэ сагсагсан хэсэг нэг байгаа. Энэ сагс руу оръё. За ингээд юм нийлээд саяны нөгөө нэг хятад улс доторх тээвэртэй нөгөө скуши маань болохоор 11,060 төгрөг болчихж байгаа байхгүй юу? Тээвэргүй скуши маань болохоор 51,350 төгрөг үнээр явж байгаа. За ингээд дахиалга хийх. Тэгээд дарангууд хийж байгаа. Дахиалга бүртгүүлэх, төлбөрлөх, дахиалга хийх юм сонголтууд гарч ирж байгаа байхгүй юу? За ингээд цааш нь тэгээд би энэ дээр нөгөө хувийн мэдээлэл оруулсан байгаа зүйл ирсэн Улаанбаатар гэдэг гэртээ хөрвүүлэх гэсэн сонголтыг дарсан. Энэ нь болохоор офисоос очиж авах юм бол 0 төгрөг, гэртээ хөрвүүлэх, орон нутгийн унаанд өгөх гэх. За ингээл захиалга хийх төвчлөр дээр дарчна. Захиалга хийх гэдэг дээр дарангууд энэ миний 2 скуши нийлээ 66,420 гээд уг нь 51,350 байхгүй миний өмнөх захиалга. Тэгээ сая яг би нэмэлт мэдээлэл оруулахын тулд оруулчихлаа. За энэ QPR төлбөр төлөх, ленд цэцэг хэмээн хэвтвчээр төлөх, банкны картаар төлөх юм. Дансны шилжүүлэх гэж сонгочгоод би бол дансны шилжүүлгээр төлсөн. Дансны шилжүүлгээр сонгонгууд энэ тол дансны дугаар. Тэгээд энэ код маш чухал. Энэ кодоо өөртөө сайн тэмдэглэж аваарай. Дэвтэр дээр ч юм уу энэ кодыг тэмдэглэж аваад нөгөө дараа нь захиалга ирсэн хэсгийг энийгээрээ шалгадаг байхгүй юу? За ийм байна. За ингээд энэ кодороо төлбөрөө төлчих юм бол захиасан бараагаа харах гээл мөнгөнд дүнгээ хийж өөртөө өнөөс цаашаа хаагаад үзээрэй. За ингээд бас энэ Taobao худалдааны төлөөлөгч гэдэг ийм сайт юу Facebook хуудас үүдэг. Эсвэл Taobao захиалга гэдэг ийм юу байгаа. Хаагаад үзэнгүүт маш олон агентууд байдаг. Агентуудыг одоо энэ Taobao-гаас захиалга хийж өгдөг юмуд өсөв. Та нар бүгднөрөө зэрэг чат бичээд энийг захиалах гэсэн маа гэнгүүт зарим нь хариу өгөн, зарим нь хариу өгөхгүй. Тэгээд аль найдвартай гэж бодсон хүмүүсийн санал сэтгэлийг сонсоод хийж болно. За ингээд энэ миний 100 яны скушинээс 100 яны захиалганаас ямар скуши гарч ирснийг одоо харцгаая. Тэгээд үлдсэн мэдээлэл байх юм бол комент хэсэгт асуух юм байвал комент хэсэгт асууж болно. Би боломжтой завтай үед ингээд хариулаад явнаа. Тэгээ би юу хийсэн байгаа? Кейс болон юм Эрик скуши гэдэг нөгөө нэг 100 юаны юу гэдэг юм лээ. Surprise bag байдаг. Тэрнийг ингээд яасан би тэгээд би ч гэсэн нөгөө нэг захиалга шалгаж үзэх гээд задлсан байгаа. Гэтээ яг дотор нь юу байгааг хальтал харснаас ширээс онгойлгож үзээгүй. Амар хаан хүсчихсэн скуши cutie creative гэдэг нөгөө нэг скушины шүү дээ. Тэгээд энэ амар сонирхолтой. Зинтэй. Би ясяг онооч бодохгүй нэрээс идэхгүй байна. Зөө яа. Скуши. Энэ бичлэгээрээ энэ скушинууд дараачихсан юм шүү дээ. Энэ хэвчсэн юм шүү. Шүдман мэдээж яриг биш. Тийм ска биш. Онцгой өргөн. Бас
Кьюти гэх юм. Ингээд ийм 8 байгаа. Роожин дотроо. Тэр нөгөө Эрикийн 100 яны спешиал захиалж үзчихсэн бол захиалсан спешиалийнхаа зургийг комент хэсэгт оруулж өгөөрэй. Бас ямар спешиал захиалж ирсэн бэ гэдгийг хэлээрэй. Тэгээ бичлэг маань таалагдсан юм бол мэдээж лайк болчихсон. Тэгээд нөгөө нэг азтантай give away гэдэг нь болохоор нөгөө нэг азтан шалгаруулах бичлэг гэсэн үг шүү. Заа юу. Тэгээ нөхцөл нэг таахгүй ерөөсөө манай YouTube channel саб дарсан багтал хангалттай. Хитрхи бай болохоор унана. Тэнгэрээс дурлал руу унана. Би бас тэр юм хөөсөн зүрхтэй мэд. Унана. Зомбитай сквиштэй болох юмсан гэж би амар хүсчихсэн баггүй юу? Тийм шүүд бас тэгээд надад загваран бүр амар таалагдаад. Гэсэн чи энэ банк сквиши зомбигийн сквиши дандаа банк сквиши. Ийм анхаад ихэн захгүй тийм таатай. Би бүр нөгөө нэг комментуудыг уншиж үзсэн юм а тэгсэн чи ерөөсөө юу байгаад байхгүй юу? Нэг ийм нөгөө нэг blind box буюу surprise bag гэх ийм ерөөсөө байгаад байхгүй юу? Тэгээд би бүр энийг харчаад гэх юм харчаад бүр амар. Тэгээд хатсан битэй харахаа. Өнөрөн бүр амар гоё яг нөгөө юу шиг үстэй мэн. Нөгөө гахаа исэн штэ. Нөгөө нэг 6 сарын 1-ний юугаар өгсөн гахаа. Маршмеллогээд тэрнтэй ижилхэн юм штэ. Нэг тийм зөөлхөн биш юм амар тийм юу биш. Эдих төхөр амтал харсан биш. Дараагийнх нь миний бүр хамгийн инээдтэй хамгийн тэнэг гэж бодож байсан юм шиг. Яахлаар юм биш байж байгаа юм. Энэ нэг юм хагарсан өндөгтэй. Эндээ нэг юм Эрик гэж бичгтэй. Динозавр. Энэ харттай. Гаднаас зөөх юм бичижсэн. Энэ нөгөө панда шиг юм байна. Гэтэ тэрнээс арай том. Нөө хачиг гэн. Би энийг бэлгэн нөхөр шийдлээ. A few moments later.
Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаа хэрвээ энэхүү бичлэг маань таалагдсан болвол лайк болон саб дараарай. Арай л айлгуудад байна уу юу гэдэг. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк болон саб дараарай. Баярлалаа.